Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар үзүүлж байна. (1992 онд Дэлхийн байгаль хамгаалах сан нь өөрийн төлөөлөгчийн газрыг Монгол улсад анх 2 үндсэн ажилтнтайгаар улсын тусгай хамгаалалтын газар нутгийн сүлжээг байгуулах, түүнийг цаашд өргөдөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нээн ажиллаж эхэлж байжээ. Түүнээс хойш 20 жилийн түүхийг бий болгосон энэ байгууллага одоо олуулаа болж Монгол орны байгаль орчны доройтлыг зогсоож хүн ордонд байгальтайгаа харилцан шүтэлцэж амьдрах ирээдүйн бүтээхэд чиглэсэн эрхэм зорилгын төлөө ажиллаж байна. Манай байгууллага бол 1992 онд Монгол улсын үйл ажиллагаа хийсэн. Хэрвээ өсвөр юм байсан гэж улс төрийн систем задарсан хэдийгээр байгаль орчны асуудал ихтэй ухсаар тавьжсэн. 1992 он хүртэлх тусгай хамгаалалтын газар бол одоо нийт 13 газар, түүний дотор зөвхөн говийн их тархан газар бол бүх тусгай хамгаалалтын газрын нутгийг үүсгэх юм байна. 97-8%-ийг нийсэлжсэн бус тусгай хамгаалалтын газрууд болохоор жижигхэн одоо тодорхой хэмжээний уулыг хамгаалахад чиглэжсэн. Тэгээд манай байгууллага анх байгуулагдаад энэ үйл ажиллагаа явуулж эхлэхдээ хамгийн гол анхаарал хандуулсан зүйл маань улсын тусгай хамгаалалтын газар байсан. Тухайн тусгай хамгаалалтын газар бол том хэмжээтэй байж тэнд бол нэг тодорхой хэмжээний хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа буюу хүн байгальтайгаа зогсон амьдрсан ийм концептын үүднээс засгийн газартай гэрээ байгуулад анхныхаа төслийг яг энэ чиглэл рүү хандуулж ирсэн. Тийм ч утгаараа нэгэн мөргөн удам нутгийг хамарсан тэрэн дотроо нэгсний уламжилт нүүдлийн аж ахуй цаашаа эрхлээд явах болцоотой. Гэхдээ тодорхой хэмжээний үсчлэлийг тогтоох замаар одоо нэгсний онгон үс хязгаарлалт юм хамгаалтын үс гэдэг үсчлэлийг тогтоох замаар аж ахуй эрхлэх нөхцөл болцоог гаргаж өгөх ийм концептор энэ тусгай хамгаалалтын газар байгуулагдсан. Энэс хойш бол хэд одоо өнгөрсөн хугацаанд одоо ингээд эргээд хараад байхтай зэрэг бид нар бас зүү газруудыг авчихсан юм уу гэсэн ийм сэтгэл төрдий. Эдгээр жишээ хэлэхдээ зэрэг одоо манай аял жуулчлалын өс нутгийн одоо аял жуулчлалын үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө баг 90% нь энэ авагдсан газрууд дээр явагдаж байгаа. Хамгийн одоо онгон дагшин хамгийн өсгөлтэй газрыг хамарсан. Хоёрдугаар нутгатайгаа зэрэг одоо 2000 оны үед энэ уул уурхай замбрааг лиценз олголт тийм ганц хаалт нь болохтой зэрэг тусгай хамгаалалтын газар байжсэн. Яг л хуулиараа тусгай хамгаалалтын газар дээр хайгуулын болоод ашиглалтын үйл ажиллагаа хоригдсан юм. Энэ утгаараа бол ерөнхийдөө улсын тусгай хамгаалалтын газар гэдэг маань энэ бидний хойш үедээ үлдээж байгаа үүс гэж үзэж болох юм аа. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газар. За Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газраас бол одоо усны асуудлыг нэн тэргүүн одоо бас стратегийн нэг чухал ач холбогдолтой асуудал болгож авч үздэг. Тэр утгаараа биднээс одоо олон улсын ач холбогдлогын 2 экобус нутагт үйл ажиллагаагаа усны чиглэлээр бол явуулж байгаа. Өөрөөр хэлбэл Алтай саяны экобус нутаг баруун талдаа Монголынхоо зүүн талдаа болохоор Амар хялууны одоо бүс нутаг гэдэг. Энэ дээр усны асуудлыг биднээс илүүтэйгээр одоо усны нөөцийн нэгдсэн менежментийг одоо бэхжүүлэх, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж түүний хэрэгжилтийг хангах тал дээр бол илүү анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэр дундаа 2004 онд батлагдсан одоо усны тухайн хуульд бол усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэсэн тодтол бол орж ирсэнтэй холбоотойгоор анхлан усны одоо сав газрын зөвлөл байгуулагдахад Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд анхны 29 Монгол орнд 29 сав газраас хар нуур ховд голын сав газар мөн онон голын сав газар гэсэн 2 сав газрын зөвлөл байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор одоо усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж 2010 онд хар нуур ховд голын сав газар батлуулсан бол 2011 онд онон голын сав газар батлуулж одоо үйл ажиллагаагаа хэрэгжилтийн шатанд орж явсан байгаа. Мөн 2012 оны 5 сард усны тухай хуулийн шинжилэн батлагдсантай холбоотойгоор шинжилсэн найруулгаар бол сав газрын зөвлөл маань сав газрын захиргаа болж одоо төрийн статуст орж ус бол одоо эзэнтэй албан байдлаар бол эзэнтэй болсон. Үүнтэй холбоотойгоор одоо сав газрын захиргааг
Монгол орнд 29 сав газрын захиргааны одоо эхний 10 хэдийн сав газрын захиргаа 2013 онд байгуулагдахаас урд өмнө байгуулагдж байсан туулгын сав газар, дээрээс нь Харнуур ховдголын сав газар, мөн одоо Хяргас завхны сав газрын захиргаа гэдэг 3 захиргаа бол албан ёсоор одоо хууль тогтоомжийнхаа дагуу эрх зүйн хүрээнд бол байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Энд бол манай Дэлхийн байгаль хамгаалалт сангийн одоо Монгол хөтөлбөрийн газраас бол усныхаа төслүүдийг явуулж байгаа. За манай байгууллагын үйл ажиллагаагаа бас нэг анхаарлаа хандуулж явуулдаг гол нэг салбар бол бас ойн салбар байгаа. Ойн салбар дундаа бол манайхыг онон голын сав газрын ойн нөөцийг зөвхөстэй ашиглах хамгаалах чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа энд нутгийн иргэд төвшүүлсэн ойн нөөцийн менежментийг бий болгох, бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор онон голын сав газарт 135 ойн нөхөрлөл байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс бол гол нь малчид нийлж ойн нөхөрлөл байгуулад зөвхөн малаас гадна бас ойгоос бол давхар тодорхой хэмжээний орлогыг олж амжиргаагаа дээшлүүлэхэд бол бид нар бас хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа. Үүний үр дүнд бол ер нь бол ойн нөөцтэй талдаа бол бас их гол үр дүнгууд гарсан байгаа. Мэдээж нөхөрлөл байгуулагдсанаар бол эзэнтэй болж хууль бус мод бэлтгэл за ойн төмөр зэрэг тулгамдж байгаа гол асуудлууд бол бас тодорхой хэмжээнд шийдэгдсэн. Үүний зэрэгцээгээр иргэд бол бас амжиргаа дээшлүүлэхэд бол бас тодорхой хэмжээгээр байгалийн нөөцөөсөө орлого олж амжиргаа дээшлүүлэх ийм их суурьуд бол тавигдж эхэлсэн байгаа. Цаашдаач бид нар бол энийг бас бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаас өргөжүүлэн ажиллах болно. Дэлхийн байгаль хамгаалалт сангийн Монгол хөтөлбөрийн газар. Харус нуурын байгалийн цэцэг бут газарт 60 гаруй арлаас тогтсон цагаан гол хэмээх газар бий. За энэ газар нутаг бол нүүдлийн усны шуудын амьдрах нэлээд чухал одоо орчин болдог. Тухайлбал одоо Монгол оронд байдаг нэг ховор Бурцар хотын цагаан голын аралд бол өндөглөж үрээ засдаг. Зөв ийм одоо өрөмц газар нутаг байд юм аа. Тийм учраас манай байгууллага маань энэ цагаан голын арлыг сонгон авч энэ бэлчээрийн менежментийг бол хэрэгжүүлсэн байгаа. Яг тэгвэл цагаан голын арал маань өөрөө хэлбэл одоо Ховд аймгийн 4 сумын газар нутаг Буян, Туманхан, Чандман, Жаргалант 200 гаруй малчин өрхөдгүүд маань өвлждэг газар нутаг байгаа юм. Түүхэндээ бол энэ газар нутаг зөвхөн өвлийн нутагт бол малчид маань ашигладаг байсан. Гэтэл сүүлийн 90-ад оноос хойш нөгөө мал одоо ховжилдсан тэр цагаас хойш бол энд бол өвлжөхөөс гадна зарим айлууд бол одоо хаваржих, намаржих, цусчих гэж жилийн 4 удирд бол ашиглах ийм одоо үзэгдэл бол гарч ирсэн. За үүнээс болоод цагаан голын бэлчээр бол эрс муутсан. Тэгэхээр бэлчээр муудаад эхлэхээр нөгөө усны шууд маань өндөглөх одоо нөгөө зэг сагшуурга маань багасаад эхэлнэ. Өндөглөх таатай орчин маань бол хумигдаад багасаад эхэлж байгаамаа. Тийм учраас бид одоо энэ 4 сумын одоо малчин өрхүүдийг нэгтгэхэд нэгдсэн ойлголтод хүргээд тэр дотроос бэлчээрийн менежментийн хэсэг гэж гаргаад тэр хэсэг маань одоо сумаас одоо тодорхой хэмжээний одоо хүмүүс оролцоод одоо бэлчээрээ яаж ашиглах гэдэг менежментийг гаргаж ирсэн. Тэгэхээр энэний үр дүнд бол мэдээж хэрэг тухайн газар нутгийн бэлчээрийн гарт сайжирсан. За үр ашгаа бол малчид өөрсдөө хүртэж гэлсэн. Яг бол 2005 он шиг санагдаж байгаа цагуур бол хүндэрсэн. Тэр хавьд бол цагаан голын эргэн тойрны иргэд маань бол нэлийн одоо малаа алдсан. Одоо нэг малчин өрхөдлөө 60-аас дээш хувийн малаа алдаж хахад цагаан голд байсан өвлдсөн айлууд маань одоо малын хорогдол хамгийн багтаагаар бол тэр өвөл бол өнгөрсөн юм байгаа. Ягаад гэвэл одоо 2-3 жил бэлчээрийн менежментийг хэрэгжүүлсэн тэнд өнтөө одоо тий бэлчээрийн гарт сайтай учраас цаг хүндрэхэд одоо малын эрсдэл хамгийн багаар одоо айлуудад учирч ирсэн юм а. Тэгэхээр бэлчээрийн менежмент гэдэг бол малчидтай өөрсдөө хамгийн одоо эдийн засгийн эрсдэл гарцыг одоо багасгаж байдаг. Нөгөөтэйгүр байгаль хамгаалалт одоо илүү дахиад одоо эерэг одоо сайн нөлөө үзүүлж байгаа жишээ бол энэ байгаамаа. За ерөнхийдөө манай байгууллагын хүрээнд бол дэлхийн хэмжээнд ховордож буй болон Монгол орны хэмжээнд энэ ховордсон ховор амьтдын талаар бол нэлээд анхаарал хандуулж ажилладаг. За яагаад эдгээр зүйл амьтд дээр энэ анхаарал хандуулж ажиллаж байна гэвэл тухайн одоо дэлхийн хэмжээнд ховордсон буюу дэлхийн хэмжээнд анхаарал хандуулж байгаа энэ амьтд байна. Нэгдүгээрт хөрөнгө мөнгө босгоход одоо хөрөнгө мөнгө олох талаасаа бол нэгдүгээр тус ач холбогдолтой. Хоёрдугаарт тухайн зүйл амьтныг хамгааснаар тухайн экосистем бол бүхэлдээ хамгаалагдана гэж үздэг. Энэ утгаараа бол бас нэлээд ач холбогдол өгч тухайн зэрлэг амьтныг зүй зохистой ашиглах, хамгаалахад нутгийн яар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа юм. Бид нутгийн хэрэгтэй хамтраад зэрлэг амьтны менежментийг хэрэгжүүлэх гэдэг ийм санаачлаг өрнүүлсэн. Тэр нь бол Увс аймгийн одоо бол Гулцад орон нутгийн хамгаалалтаа газрнуудад Увс аймгийн Бүхэнбүрэг сагис сумын нутагтэр байдаг 126 мянган га газар нутгийг хамаардаг юм байгаамаа. За энэ дээр бол бид сэлэх
энэ урангаас одоо цагаан шуудыг дуусгал одоо газар нутагт одоо аргал хоньны популяц ер нь тоотлого хэд байна гэдэг ийм судалгааг 3 жил бол дараалж хийгээд эндээс тодорхой одоо мэдээлэлтэй болж гисэн. Яг аргал хонь байдаг газар нутгаас нэг 2 өвлжийг бол доош нь шилжүүлэн буулгасан. За аргал хоньны хувьд бол хууль бус агнуур бол зогсон гэж хэлж болох юм. За тэгээд дээр нь бид бол тэнд бол трофен чиглэл, олзуурын чиглэлийн агнуур 96 оноос эхлээд 5-6 жил үргэлжлээд жилд 5-аас 6 угаар загнадаг байсан. Тэгэхээр энэ олзуурын чиглэлийн агнуураас бол нутгийн иргэдэд бол ямар ч одоо эдийн засгийн ашиг хүртдэггүй байсан юм аа. Тэгэхээр одоо нөхрөлийн хэлбэрт оруулаад нутгийн иргэд өөрсдөө санаачлахаар нөхрөл байгуулаад тэнд одоогоор 8 нөхрөл байгаа. Тэр 8 нөхрөлүүд майхан зарим 2 нөхрөл нь бол отог хариуцах жишээ нь гадаадын анчтад үйлчлэг одоо олзуурын агнуурын отгийг хариуцах жишээ нь бусад нөхрөлүүд нь бол өөрөөсдөө тусдаа одоо нэг байгаль хамгаалах төлөвлөгөөтэй хамтарч ажиллах юм уу үйл ажиллагаагаар зарим нь салаад одоо ажилладаг. За тэгээд энэ дээр болоод ерөөсөө олзуурын чиглэлийн энэ тусгай зөвшөөрлийн ховор амьтан гэдэг агнуураас одоо эдийн засгийн ашиг бүртгэх нь хэрэгтэй гэж үзэж энэ чиглэлийн бодлого эрх зүйдээр бид анализ дүгнэлт хийгээд үүнийг ялангуяа тусгай зөвшөөрөл өгж байгаа механизм маань өөрөө тухайн агнуурынхаа бүс нутагт эхлээд өгөгдөх ёстой. Тэрэн дээр тэр менежментийг хариуцж байгаа эргэн хуулийн этгээдтэй харилцан тохиролцож тэр гадаадын анчтад одоо үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн ийм үзэл баримтлагууд бид анх шинээр гаргаж ирсэн. Тэгээ энэ үзэл баримтлаг бол хуулийн суулгах гэж 5-6 жилийн өмнөөс төслийнхөө үр ашигтайгаар гаргаж ирээд бид энэ үзэл баримтлагыг л одоо нэлээд шийдвэр гаргаж танилцуулж ирсэн. Тэгээ ямарсан энэ засгийн газар бид бас энэ бодлого бий болчихвол гэсэн тийм найдвар их өндөр. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газар. Бид нэр дараашийнхаа 5 жилийн хөтөлбөрийг боловсруулж дууссан. За энэ хөтөлбөрийг газар зүйн хувьд нь бид нар бол ерөнхийдөө Алтайсны бүс нутаг буюу Монголын баруун хэсэгт, амар мөрний сав газар буюу Монголын зүүн хэсэгт гэсэн энэ газар зүйн хувьд тодорхойлж өгсөн. Яагаад энд ажиллах ёстой вэ гэхдээ зэрэг ерөнхийдөө Дэлхийн байгаль хамгаалах сангаас нэг 200 экобус нутаг гэдэг ойлголтыг анхаарч ирсэн. Бид нар үнэхээр яг энэ 200 экобус нутаг дээр байгаль хамгаалах ажлыг үр дүнтэй хийж чадах юм бол биологийн төрөл зүйлийн нэг 90%-ийг аварч үлдэх болцоо байна гэсэн ийм дүгнэлт эрдэмтдийн дүгнэлтэд тулгуурлаад яг энэ 200 гаруй бүс нутгийг гаргаж ирсэн. Энэний одоо 2 нь болох гэдэг Монголд. За юу хийх вэ гэдэг зэрэг 2 зүйл дээр гол анхаарлаа хандуулж байгаа. Нэг нь болохоор нэг ховорцсон амьтныг хамгаалах. Энэ дотор бид нар түлхүүр зүйл буюу нэгсний тухайн амьтныг хамгаалах юм бол бусд нь хамгаалах гэдэг утгаараа түлхүүр зүйлийг. За хоёрдугаарт нь болохоор сэнгийн ус бол ерөнхийдөө манай хамгийн чухал экосистем гэдэг утгаараа бид нар сэнгийн усыг хамгаалах чиглэлд болж байгаа. Тэгтээ зэрэг энэ ховор амьтан сэнгийн усыг хамгаалахын тулд бид нар ямар одоо нэгсний стратегиар ажиллах вэ? Бид нар ингээд 5 стратеги гаргаж ирсэн. За нэгдүгээр стратеги нь болохоор ерөнхийдөө яг тэр эмзэг одоо ховор амьтны байршил нутаг одоо сэнгийн усны экосистемийн хамгийн чухал газруудыг тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамгаалах зам хамгаалъя. Энэ хамгаалтанд өгсөн газар нутгийн менежментийг сайжруулах гол анхаарлаа хандуулъя. Энэ манай нэг стратеги. Нөгөө нэг стратеги нь болохтой зэрэг мэдээж энэ нөгөө ховор амьтанд ялангуяа одоо нөгөө бүхэнгийн асуудал дээр ч гэсэн эр үсгийн асуудал дээр ч гэсэн аргалын асуудал дээр бол бас нэг тулгарч байгаа бэрхшээл бол хулгай ангийн асуудал тийм. Тэгэхээр зэрэг бид нар хуулийн хэрэгжилтийг сайжруулахад гол анхаарлаа хандуулъя. Энэ бол бас манай 2 дахь стратеги. За 3 дугаар стратеги нь болохтой зэрэг нутгийн иргэдийн оролцоо тийм. Тийм учраас бид нар нэгсний бэлчээрийн менежмент нэгсний нутгийн иргэдэд тухайн нутгийн иргэд төсөлсөн байгалийн улсын менежмент анхаарлаа хандуулж байгаа асуудал. За өөр нэг стратегийн хувьд бол тухайн гол мөрний цав газрын хүрээнд бид нар анхаарлаа хандуулах ёстой. Энэ дээр үл нэгсний байгалийн улсын цогц менежментийг бий болгох ёстой. Сая бол хуулинд өөрчлөлт ороод цав газрын захиргаа байгуулж байгаа. Энэ захиргааг одоо цааш нь бэхжүүлэх нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах яг энэ гол анхаарлаа хандуулъя. Энэ манай 4 дахь стратеги болж байгаа. 5 дахь стратеги маань уул уурхай байна. Ягаад уул уурхай гэдэг зэрэг уул уурхай бол нэг талаасаа бол Монголын эдийн засгийн хөдөлгөш биш. Нөгөө талаасаа хариуцлагагүй хөгжих юм бол ямар байдалд орох вэ гэдгийг бид нар өнгөрсөн хэдэн жил бол хангалттай амслаа. Монгол улс бол уул уурхай байх ёстой, байвал хариуцлагатай байх ёстой. Гэхдээ зэрэг бид нар энэ дээр 2 гол юмуудыг сонгож авсан. Нэг нь болохтэйгоо зэрэг байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гэдэг. Энэ бол бас саяхан 2012 оны 5 сарын 17-нд шинжлэгдсэн. За энэ дээр үл жишээлхэд стратегийн үнэлгээ
хоримтлын нөлөөлийн үнэлгөө гэх мэтийн одоо шинэ бодлого хөтөлбөрт иргэдийн оролцоо. Чийдвэр гаргах төвшөнд хэрэгжилтийн явц гэсэн иргэдүүд яаж оролцсон. Өөр нэг асуудал бол уул уурхайн салбарт биднүүдийн бас гол анхаарлаа хандуулж байгаа асуудал бол уул уурхайг хөгжснээр тодорхой хэмжээний дэд бүтцүүд бий болдог. Нэгсний төмөр зам тэгээд сугамжуулжээ, цэглэн сугамжуулжээ. Энэ үл тодорхой хэмжээгээр бас эргээд нэг амьтд нөлөөлж гэлдэг. Тэгээд энэний тод жишээ хэлэхэд 1950-аад оны үед Улаанбаатар Бээжингийн төмөр замаар цагаан зэрийн хүндлэн нүүдэл таслагдсанаас болоод төмөр замаас баруун талд цагаан зэрүүл ерөнхийдөө ус таяуд ордог. Тэгтээ зэрэг яг энэ өнгөрсөн хугацааны галсын цогцолыг дахин давтахгүй тул бид нар төмөр замаа байгуулахдаа нүүдлийн амьтны шилжих хөдөлгөөнийг шүлүүтэй байлгах хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө Монгол Улсын төрийн бодлогод суусан боловч жоохон яаж хийх вэ гэдэг талаар бол хэрэгжүүлэх талаар ерөнхийдөө бол нэгж алхам хийгдэггүй. Тэгтээ зэрэг энэ бол манай байгаль хамгаалах байгууллагын хувьд бид нар бол яг энэ дээр анхаарлаа хандуулах ёстой. Мэдээж бид нар бүгдийг хийхгүй энэ бол төрөл засаг бол энийг бол анхаарлаа авах ёстой. Энийг бол ерөнхийдөө бол хамтын хөшөөр энэ асуудлыг шийдэх ёстой. За энэ ингээд 5 стратеги байна. Гэхдээ энэ дээр бол хамгийн гол бас нэг 2 асуудал байдаг. Хүн мэдлэгтэйгээр мэдээлэлтэй байх, тэгээ өөрийнхөө хандлагыг өөрчлөх асуудал буюу хишээлээр олцуулсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэх чадвартай болох асуудал бол энэ нь ерөнхийдөө товчхон үгээр тогтвортой хөгжлийн боловсрол гэж байна. Өөр нэг асуудал бол дэлхийн нийтэд бол ерөнхийдөө сагуурын өөрчлөлт улаарлын асуудал одоо нэгсний хурцаар тавьж байгаа. Монгол орнд ч гэсэн яг энэ сагуурын өөрчлөлтийн нөлөө мэдрэгдээд ирсэн. Тэгтээ зэрэг энэ сагуурын нөлөөнд дасан зогсох асуудал. Сагуурын өөрчлөлтөнд өөрийнхөө энэ байгаль хамгаалах амьдралаа дасан зогсох асуудал. Энийг бид нар бол тусны стратеги болгоогүй энэ стратегитай бүгдэнд нь суулгаж өгсөн. Тэгтээ зэрэг бас өөр нэг биднүүдийн манайхны хамгийн том хийсэн нэг орхидлын анализ буюу ерөнхийдөө сонхын дүн шинжилгээ гэж ярьдаг. Гэхдээ энэ бол яг орчуулгын хэллэг. Ерөнхийдөө бид нар ерөнхийдөө авсах газар авах юм авах бол цаашаа яаж хаана авах хэрэгтэй гэдгийг тодруулах. Мөн авагдсан газартаа бид үнэхээр яг үр дүнтэй менежмент хийж чадж байна, хамгаалж чадж байна уу гэдэг асуултанд хариулах зорилгоор 2 жилийн турш тийм том ажлыг хийж үүсгэсэн. Энэний үндсэн дээр бол ерөнхийдөө цаашдаа улсын цаанaalтай газрыг хаана өргөдөх вэ, яаж өргөдөх вэ гэдэг талаар тодорхой хэмжээний газруудыг илрүүлсэн. Яг энэний дагуу цааш цаанaalтай газрын сүлжээг өргөдөх газруудын жагсаалтыг яам бол баталсан. Яг энэ дагуу ерөнхийдөө цаашдаа өргөдөх. Тэгээд ясны энэ хөгжлийн зорилт болсон газар нутгийн хурцлуулах үед улсын засгийн хамгаалтанд авах бодлогыг тодорхой болчихсон гэж бид байна. Эх орон байгаль нутгийнхаа төлөө энхийн манан зогсдог энэ хамт олонд Монгол орн зэрлэг ан амьтан ургамлын өдгийн нутаг байж хүн ард нь байгаль дэлхийтэйгээ шүтэлсэн үеийн үед сэтгэл хангалуун амьдрал болох гэсэн сайхан мөрөөдөлийг гэгийн үес үргэлж дэвшиж гэгэлэг мөрөөдөл үргэлж биелж байдаг.